Багийн барилдаа өнөөдөр мундаг хоёр том баг очоод тэгээд юуцайлаа. Уг нь бол медаль авчих уу гэж найдаж байлаа. Тэгээд зарим одоо нэг онсон бүхэд шалтгаан мандахгүй гэдэг чинь зарим тамирчдын маань жишээ нь сумья төрний өмнөх барилдаан дээр мөрөө ячлаа. Тэгээд бас 100% барилдаа гарч чадсангүй. Маань жудоочд энэ олимпиад ирэхдээ ямар зарлага тавьж ирсэн? Ерөн зорилгынхаа хэдэн хувийг биелүүлж чадав? За ерөнхийдөө бол мэдээж гол зорилго бол алтан медаль байсан. Гэхдээ бас харьцангуй энэ жил одоо өнгөрсөн жилийн хавраас хойш бид нар маш хүнд байдалд бэлтгэл хийцгээлээ. 20 цээр гэж зогсоод нэг бэлтгэл хийгээд ахаад 20 цээр тэгж яад бид нар бол оны ихэнд бараг бэлтгэлгүй шахуу дохоогийн мастерс эхлүүлсэн. Тэгээд гэр гэртээ бэлтгэл хийж байгаад тэгээд дараа нь найрамдал хүүхдийн найрамдал цусны дээр сарын бэлтгэл хийгээд бас их дажгүй болоод тэгээд Европын тэмцээнд зорьсон. Тэгээд харамсалтай нь Европын тэмцээнд их гараасаа эхлээд явж байгаад багаараа нөгөө нэг ахтар мохоо ковид чинь тусаад бүгдээрээ унсан. Одоо нэг сар гарна тэнд одоо хоригт маягтай байж байгаад Ази аварга раач орч чадлагүй тэгээд онгоцоо үлээж аваад ирсэн дээ. Тэгээ ирээд бас бэлтгэлүүд юу яг сансан хэмжээнд 100% ачаал авахд асуудалтай байсан. Тэгээд аль болохоор бол дээшгээ яаж явах уу гэд хичээж бэлтгэл хийсэ. Тэгээд дэлхийн аварга дээр юм байсан. Тэгэл тэр засаж янзлаар байгаа олимпиад орлоо. Тэгээд ямар ч гэсэн 3 медаль авсан, 2 хүрэл, 1 мөнгө бол бас нэг түүх бичсэндээ бас баяртай байна. Баскогийн хувьд бол бас хүрэл медалыг бол ер нь бүрэн боломжтой авах гэсэн итгэлтэй байсан. Гэтэ би бол Баскогийн хувьд дээшээ Абэг ялчих болов гэж найдаж байсан. Тэгээд харамсалтай чадсангүй. Тэгээд хүлээлээ бас чадсангүй. Цогоог бол бас энтэй оноо шохоо дээр бас ер нь нэлээд хүлэнэл гэж ер нь итгэлтэй байсан шүү олон жин дээр. Алтан багныг бас тэр Испанигаа ягаад цаашаа ерөнхийдөө бол бэлтгэлжилт бол дажгүй сайхан байсан. Ер нь бол одоо эмнэлгийн үйлчлэгээ юу авахгүй гэд нэгч байхгүй байгаа. Тэгээд одоо энэ дээр тусалсан манай багийн Нишкедо гэдэг терапевт байдаг. Тэгээд тэр маань одоо бүхэл гар хөл боох, тэгээд тэр булчин сэрэмснүүд нөхөн сэргээх, тэгээд дасгал сургуулиудыг маш сайн хийж ирсэн. Тэгээд харамсалтай нь олимпиад тэр маань ирж чадаагүй. Тэгээд Нишкедо одоо энийг далимдуулаад маш их баярлаа. Тэгээд чиний ачаавын энэ медаль амжилтанд их байсан шүү гэж хэлмээр байна. Тэгээ мөн одоо үлдсэн багш нар маань би болоод одоо Шихээгийн дасгалжуулагч болсноос хойш дандаа шин залуу тамирч багш нарыг сонгосон байгаа. Тэгээд манай баг хамт олон маань маш сайн нягт сайн ажилдаг багш нартай бас их баярлж байна. За ерөнхийдөө бол тэгж дүгнж байгаа. Тэгээд бас хамгийн сүүлд нөгөө наашгаа хот руу орж ирээд нөгөө ковидын шинжилгээ өгөх гээд бас нэг хэдэн өдрийн өмнө орж ирэхэд энэ манай ерөнхийлөгч Батулга маань маш зөв зохион байгуулад бас айгүй сүүлийг нь айгүй их айтайхан эвтэйхэн сайхан болгосон. Тэгээд тэр бас их одоо нөгөө дутуу байсан юмнуудыг нөхөх тэр айгүй дэм болсон. Тэгээ мөн одоо 7-8 хоног эхлэв шүү дээ. Тий одоо бид нартэй 7-8 хоног яг л хамт ингээ бэлтгэл хийгээл бие халаалцаал тэгэл сэтгэл зүйн хувьд маш их зөвлөгөө дэм болсон. Тэгээд маш их баярлж байна. Мөн одоо бас мөн баг маань их залуучсан байгаа. Тэгээд залуу тамирчид маш их сэтгэлээрээ бэлтгэл хангасан байгаа. Тэгээд тэр тамирчтай бас баярлж байна. Цаашд нь амжилт хүсэж байна. Тэгээ мөн биднийг дэмжсэн ард түмэндээ өдөр болгон зургтынхаа ард суугаад бидний захыг мушгсан ард түмэндээ маш их баярлалаа.
Тэгээд алтан медаль аваагүй. Уг нь бол зориг байлаа гэхдээ зорж тултлаа ажилласан гэж бодож байна. За. Баярлалаа. За.